Зохиогч Хейл Элрод. Орчуулсан Пүрхүүгийн саруул. Номыг уншсан Инх болдын алтан гэрэл. Өглөөний 8 цагаас өмнө таны амьдралыг баталгаатай өөрчлөх тэмч илэрхий бус нууц. Энэхүү номоо миний амьдралд хамгийн чухал байр суурийг эзэлдэг гэр бүлийнхэнтэй зориулв. Ээж, аав, Хейли, миний эхнэр Урсула, хүүхдүүд маань болох Софи болон Хостон та нартаа үгээр тайлбарлахын аргагүй их хайртай шүү. Мөн хайрт дүү Эмери Кристин Элродынхаа гэгэн дурсгалд зориулсан болно. Эхлэл. Миний түүх. 1999 оны 12 дугаар сарын 3-ны өдөр амьдрал сайхан байлаа. Гүй бүр гайхалтай байсан юм байна. Тухайн үед би 18 сар хичээсний эцэст 200 сая $200 үнэлгээтэй маркетингийн компани хамгийн шилдэг борлуулагчдын тоонд багтах болж өмнө нь зүүдэлж байгаагүй их мөнгө олж байлаа. Мөн хэн бүхэнд хүсэж олдохгүй сайхан найз охин, сайн ээж аав, үнэн ч найзууд надад заяасан байв. Бурхан Тэнгэр намайг үнэхээр харж үзсэн билээ. Чухамдаа би аз жаргалаар бялхаж байсан бөгөөд тэр үдэш энэ бүхэн оронгороо иргэнэ гэж огт төсөөлөөгүй явсан. 23 цаг 32 минут 99-р хурдны замаар өмнө зүгт чиглэн 110 км/цагийн хурдтайгаар. Бид хоёр найзуудаа зоогийн газарт үлдээгээд хоёулаа гарсан юм. Найз охин маань орой арга хэмжээнээс болж нилээн ядарч зорчигчийн суудал дээр үүргэлж явлаа. Харин би огт үүргэлээгүй бөгөөд замаас нүдээ салгалгүй хурууга дохиур болгон агаарт эргэлдүүлж Чайковскийн аязыг удирдах байлаа. Оройн үйл явдлаас болж хөөрсөн сэтгэл маань нойрог минь хулчааж цоо шин сувдан цагаан Ford Mustang-тайгаа хурдны замаар 110 км/цагийн хурдтай салхи татуулан давхиж байгаа миний бие хамгийн шилдэг илтгэлээ дөнгөж 2 цагийн өмнө тавьсан байв. Нийжгэнсэн алга ташилтаас болж аз жаргалдаа умбсан би хөөрсөн сэтгэлээ хиндэж хамаагүй илэрхийлмээр байсан боловч унтаж буй найз охиноо димийл харахаас хэтрэхгүй байлаа. Ээж аав руугаа залгая гэж бодсон ч хит орой болсон байсан тул унтсан байх гэж бодоод эртхэн залахгүй яав гэж харуулслаа. Гэвч тэрхэн мөч миний хувьд эцэг их болон бусад хүмүүстэй ярилцах удаан хугацаанд олдохгүй сүүлчийн боломж байсныг яахан мэдэх вүлээ. Төсөөлөхийн аргагүй бодит байдал. Нүгвэ их зөмнөөс минь орж ирсэн Chevrolet маркийн авраг автомашины их гэрлийг би харж чадаагүй. Заяа төөргийн золгүй тохиолоор ойролцоогоор 130 км/цагийн хурдтай явж байсан ачааны Chevy миний суудлын Ford Mustang-тай халз мөргөлдсөн юм. Үүнээс хойш мөчүүд алгуурхан өрнөж бидний хараалт бүжгийг Чайковскийн аяз дэглэсэн билээ. Хоёр машины төмөр их биеуд зүрх зүсэм чахарч бадсан цаас мэт мушгиралдаж, Мустангийн аюулгүйн дэрнүүд тесэрч биднийг ухаан алдтал цохилоо. Цагт 110 км/цагийн хурдтай явж байсан уурах тархи маань гавлын ясаа мөргөж, их тархины ихэнх эдис маань устсан юм. Мөргөлдөх үед Мустангийн бүгсэн хэсэг баруун талын игнэрөв шидэгдэж, жолоочийн талын хаалхыг ард явсан машинд зайлж боломгүй бай болгож өгснөөр 16 настай жолоочтой 110 км/цагийн хурдтай явсан суудлын Сатурнтай давхар мөргөлдөв. Улмаар машины хаалга миний зүүн талаар цөмөрч, дээврийн төмөр хийц толгой руу шидэгдэж, гавлын ясыг нээж, зүүн чихийг маань таслах төгссөн. Түүнчлэн зүүн нүдний ухархаан яс бяцарч, нүд маань мэдрэл дээрээ санжганж байлаа. Зүүн гар хугарч, улмаар сарвууны мэдрэл тасарч, тохоо бяцарч, бууглагын яс маань хоёр толгойд булчингаа нэвт сүлбсэн байна. Сүүж маань Сатурны урд хэсэг болоод машины голын хайрцагны завсар хавчуулагдаж 3 хэсэг болон хугарчээ. Эцэст нь хүний биеийн хамгийн том яс болох дунд чөмгөний яс тэг дундуураа хуваагдаж, гуй болоод өмдийг маань нэвт сүлбжээ. Цус хаа сайгүй олгоодож, яс үүрч, уурах тархи маань эдгэшгүй бэртэл авсан юм. Ингээд цочролд орсон уурах тархи маань ачааллаад ийлэхгүй унтарч, цусны даралт унаж, нүд харанхуйлахтай зэрэгцсэн би ухаангүй байдалд шилжсэн байна.
Хүн нэг л амьдрна. Эсвэл хоёр уу? Ослын дараа болсон зүйлд итгэхийн аргагүй бөгөөд зарим хүмүүсийн хэлснээр үнэхээр гайхамшиг байлаа. Түргэн тусламжийн баг ослын газарт шуурхаа ирж, галынхан ам аврагч ирүү гэж нэрлэгддэг багаж ашиглан цусанд бодогдсон биеийг маань машины хэмхэрхийгээс салгаж авчээ. Харин энэ үед би цус ихээр алдаж, зүрх маань зогсож, амьсгал хураасан байна. Ангаахын үүднээс би үхсэн байлаа. Ингээд түргэн тусламжийн эмчнэр намайг нисдэг тэргэнд оруулаж, амийг минь аврахаар шаргуу оролдож, 6 минутын дараа амжилтад хүрчээ. Зүрх маань дахин цохилж, би цэвэр хүчил төрөгчөөр амьсгалж эхлэв. Аз болоход би дахин амьдэрсэн юм. 6 өдрийн турш ухаангүй байсан намайг дахин хизээч хөл дээрээ босохгүй гэсэн мэдээ хүлээж байлаа. Гэвч 6-7 хоног үргэлжилсэн шаргуу орлохын хүчинд би дахин алхаж, эцэг эхийнхээ асрамжинд орж эмнэлгээс гарсан. За ингээд 11 хугархаяас тарих нийгэмтэл эмнэлэгт байхад минь надаас салсан найз охинтой миний амьдрал оронгороо эргэсэн байлаа. Итгэхэд хэцүү байж болох ч энэ бүхэн эцэст нь надад сайн зүйл болно гэдгийг хэн мэдэх вүлээд. Шинэ бодит байдалтайгаа дасан зохицох нь миний хувьд хүндхэн даваа байсан төдийгүй яагаад надад ийм зүйл тохиолдвоо гэж өөрөөсөө асуухгүй байж чадахгүй байлаа. Гэвч надад амьдралаа буцааж хөл дээр нь босгох үүрэг хариуцлага байсан юм. Амьдрал маань ямар байх ёстой байсан талаар гомдол тавихын оронд би бодит байдлаа хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл амьдралаа өөр байсан болоосой гэж хүсхийн оронд байгаа боломжоо 100% ашиглахад бүхий л анхаарлаа хандуулахаар сэтгэл шударсан билээ. Ингээд би бүхий л нөөц бололцоогоо дайчлан тэмцэж хүсэл мөрөөдлөө биелүүлснээр бусдад ч гэсэн адилхан боломж олгохоо өөртөө амласан. Улмаар байгаа бүхэндээ үнэн сэтгэлээсээ талархаж, байхгүй бүхнээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, хүссэн бүхнээ өөрөө бий болгох үүрэг хариуцлага ухамсарласнаар дээрх золгүй ослыг надад тохиолдсон хамгийн сайхан зүйлсийн нэг болгон хувиргасан юм. Чухамдаа би бүхий л зүйлс учир шалтгаантай байдаг гэдэг итгэл үнэмшил дээрээ тулгуурлан өөрт тохиолдсон золгүй явдлыг амжилттай даван туулж чадсан билээ. 2000 он. Эмнэлгийн орон дээр эхлүүлсэн тэр жилийг би тис өөрөөр үзсэн юм. Машингүй, бас түр хугацааны ой санамжгүй болсон надад өөрийгөө өрөвдөж гэртээ суух бүрэн шалтгаан байсан гэдээ ч би Catco компани борлуулалтын ажилтнаар ажиллах болсон. Улмаар амжилттай ажиллаж компани хэмжээнд 6 дугаар байранд жагсах болсон. Гэхдээ энэ бүхнийг бие махбод оюун санаа, зүрх сэтгэл болоод санхүүгийн хувьд сайжирч байхдаа хийсэн юм шүү. 2001 он. Амьдралын туршилгаараа үнэлж баршгүй сургамж олж авсан би бусдын төлөө, бусдыг хүчрхэгжүүлэхэд анхаарлаа хандуулахаар шийдэв. Ингээд ахлах сургууль болоод ихтэй сургуулиудын оюутан сурагч багш ажилчидтай өөрийн түүхээ хуваалцаж эхэлсэн бөгөөд тэднээс үлэмж хэмжээний эерэг сэтгэгдэл дэмжлэг хүлээж авснаар хүүхэд залуучуудад тусдаа үйл хийх урам зориг төрсөн билээ. 2002 он. Миний сайн найз Джон Бергоф надад ослын талаараа ном бичиж, бусдад урам зориг өгөхийг ятгах болов. Удалгүй би бичиж эхэлсэн боловч эхэлсэн шигээ хурдан зогссон. Учир нь би зохиолч биш байлаа. Тэгээд ч ахлах сургуулийн зохион бичлэг бичих гэж түүрддэг байсан би яаж ном бичих вүлээд? Хичнээн хичээсэн ч эцэст нь компьютерийнхаа хоосон дэлгэцийг цөхрөнгүү ширтсээр л үлддэг байлаа. Тухайн үед ном бичих миний ур чадваруудын нэг байгаагүй боловч Catco компани шилдэг 10 борлуулагчийн нэгээр 2 жил дараалан шалгарсан юм шүү. 2004 он. Өдөрдөх ажилд өөрийгөө сорихоор шийдэж Catco компани Сакраменто хот дахь салбарын менежерээр томилогдож очив. Улмаар хамт олон маань компани хэмжээнд номер 1-т орж бүхий л цаг үеийн борлуулалтын орлогын дээд амжилтыг шинжилэн тогтоосон билээ. Мөн тухайн жилийн намар хувийн амжилтаа ахиулж байгууллагынхаа алдрын самбарт нэрээ бичүүлж амжив. Ингээд Catco компанид хийх ёстой зүйлсээ бүгдийг амжуулсан мэт санагдаж эхлэхэд надад мэрэгжлийн онцлох, урам зориг өдөөгч илтгэгч болох хүсэл төрж эхэлсэн. Мөн хэдэн жилийн турш бодолдоо тээж яваа номооч бичих зориг орсон юм. Бас урсуулаатай ч учирсан билээ. Бид салж хагцсашгүй хосууд болж тэр надад заяа нэмэн хань гэсэн мэдрэмж төрүүлэх болсон.
2005 оны 2 дугаар сар. Миний хувьд сүүлийн гэж бодож байсан Катко компани чуулганд сууж байхдаа би нэг зүйлийг ухаарсан юм. Би хизээч нөөц бололцоогоо бүрэн ашиглаж байгаагүй ажээ. Тийм ээ. Би шагнал хүртэж зарим нэг борлуулалтын амжилтыг эвдэж байсан боловч хамгийн шилдэг хоёр ажилтан Катко компани дээд шагнал хүн бүрийн харааг булаасан Rolex бугуун цаг гардаж авахыг хараад бүтэн жилийн турш биеэ бүрэн дайчилж ажилдгүй болохоо ойлгосон. Иймээс нөөц бололцоогоо бүрэн дайчлалгүй ажилласаа гарвал дараа нь өөрийгөө уучлж чадахгүйгээ мэдэрч өөртөө дахин нэг жил өгөхөөр шийдсэн юм. 2005 он. Хожууч гэсэн хамгийн дээд амжилтаа 2 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан бөгөөд сүрдмээр байсан ч итгэл дүүрэн байв. Мөн би бусадтай хуваалцах түүхээ ном болгох үүрэгтэй гэдгээ ухамсарласан. Ингээд 365 хоногийн турш хөдөлмөрлөж, өнгөрсөн 25 жилийн турш надад олдоогүй сахилга баттайгаар борлуулах, бичих ажлаа хийсэн. Чухамдаа өмнө нь огт хийж байгаагүй зүйлээ хийх гэсэн хүсэл тэмүүллээр бялхаж байлаа. Өөрөөр хэлбэл өөрийн энгийн буюу дасал болсон амьдралаас хөндөрч жирийн бус амьдралыг эхлүүлэхээр сэтгэл шулуутсан билээ. Улмаар жилийн эцэст дээр 2 зорилгоо биелүүлж, борлуулалтын орлогоо 2 дахин нэмэгдүүлж, бас номоо хэвлүүлсэн. Тухайн үед би хэрвээ сэтгэл шулуудах хаваас болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй болохыг ойлгосон юм. 2006 оны хавар. Миний анхны бүтээл болох амьдралтай халз тулах нь хэрхэн байгаа амьдралаа хайрлахын сацуу мөрөөдлийн амьдралаа бүтээх вэ ном маань Amazon-ы бестселлерийн 7-д орсон юм. Гэвч санаанд оромгүй явдал болж хэвлэлд хариуцсан этгээд миний номын роялтиг бүгдийг хамаад хийлд авч сураггүй боллоо. Хэдийгээр эцэг эхэд маань уг явдал хүндхэн туссан боловч миний хувьд өөр байлаа. Учир нь хэрвээ би золгүй ослоосоо ямар нэгэн сургамж авсан бол энэ нь өөрчилж болохгүй зүйлсийн төлөө сэтгэл санаагаа зовоох хэрэггүй гэдгийг ойлгосон явдал байв. Иймээс би тоогоогүй. Мөн амьдралд тохиолдох альва саад бэрхшээлээс суралцж, бусдын амьдралд хэрхэн үнцийг бий болгох тал дээр анхаарах аваас ямар ч золгүй тохиолдлыг давуу тал болгож болдгийг би ухаарсан байсан. 2006 он. Хэдийгээр надад тухайн мэргэжлийн талаар дүр байгаагүй боловч надаас санхүүгийн 40 гаруй зөвлөх дараалан тусламж ирэх үед санаандгүй байдлаар бизнесийн амжилтын дасгалжуулагч болсон юм. Би ч тэдний хүсэлтийг ёсоор болгож эцэст нь уг ажилдаа дурлах болсон. Миний анхны үйлчлүүлэгч ажил амьдралдаа мэдэгдэхүйц өөрчлөлт гаргах үед би бусдыг дасгалжуулж тэдэнд туслахаар сэтгэл шулуутсан. Хэдийгээр дөнгөж 26 шүргэж явсан надад мэргэжлийн дасгалжуулагч болох магадлал маш бага байсан боловч энэ ажил миний алсын хараатай нягт уялдаж байсан тул би үзээд алдахаар шийдсэн юм. Ингээд бизнесийн дасгалжуулалтын бизнесмен эхэлж олон зуун бизнес эрхлэгч, борлуулалтын ажилтан болон ажил олгогчдтой хамтран ажиллах болсон. Түүнчлэн Америкийн хөвгүүд охтын клубт анхны төлбөртөө илтгэлээ тавьсны дараахан тус байгууллагын үндэсний чуулган дээр онцлог илтгэгч болох урилга хүлээн авлаа. Хэдийгээр 1998 оноос эхлэн борлуулагч, менежер, гүйцэтгэх удирдлага гэх мэт голчлон бизнесийн салбарынханд илтгэл тавьсаар ирсэн боловч миний өргөр ус хийгээд ёо пал хээл гэсэн хоч маань хүүхэд залууст ч гэсэн сэтгэл төрүүлж болохыг ойлгосон. Ингээд ахлах болон ихтэй сургуулиудад илтгэл тавьж яриа хийдэг боллоо. 2007 он. Миний амьдрал дахин оронгоороо иргсэн жил байлаа. Америкийн нэгдсэн улсын эдийн засаг хямралд орж нэг өдрийн дотор миний орлого 50%-аар буурав. Харилцагчид маань дасгалжуулалтын үйлчилгээ авч дийлэхгүй болсноор би санхүүгийн хүндрэлд орж байшингийнхаа зээлийг ч төлж чадахгүй төрсөн. Улмаар $425,000 өрөнд орж сэтгэл санааны хямралд автсан билээ. Ингээд оюун санаа, бие махбод, сэтгэл зүрх болон санхүүгийн хувьд тартагтаа тулсан юм. Би урд өмнө нь хизээч ингэтлээ цөхөрч хямарч үзээгүй байлаа. Амьдралаа дахин хөл дээр нь босгох учраа олох гэж твдэхдээ дааж давшгүй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж болох шийдлийг цөхрөлтгүй хайж байлаа. Хувь хүний хөгжлийн ном уншиж, семинарт сууж, тэрч бүхэл дасгалжуулагч хөслөөд ч тусыг ис олов. 2008 он.
Амьдрал маань иргэн сайжирч эхэлсэн жил байлаа. Эцэст нь би сайн найздаа нөхцөл байдал хэрхэн муудсан талаараа ярьсан. Харин тэр надаас чи хангалттай дасгал хийж байгаа юу гэж асуухад нь би өглөө арай л гэж орноосоо босдог болохоор бараг л үгүй дээ гэж хариулахад найз маань надад гүүж ихлээрээ бодол санаагаа цэгцлэхэд чинь туслана гэж зөвлөсөн. Хэдийгээр би гүүхийг үзэн яддаг байсан ч цөхрөнгөө барж байсан тул найзынхаа зөвлөгөөг туршиж үзэхээр шийдсэн юм. Гэвч гүүж байхдаа ухаарсан зүйлс маань миний амьдралын эргэлтийн цэг болсон гэдгийг нуух юм. Улмаар өглөө бүр мөрдөх дадал бий болгож, өөрийгөө бэрхшээлээ шийдвэрлэх чадвартай нэгэн болгож, амьдралаа өөрчлөх санаа надад төрсөн юм. Гайхалтай нь энэ бүхэн биелсэн төдийгүй миний амьдрал бүхэлдээ маш богино хугацааны дотор өөрчлөгдсөн учраас би үүнийг өглөөний гайхамшиг гэж нэрлсэн билээ. 2008 оны намар. Би өглөөний гайхамшигаа үргэлжлүүлэн хөгжүүлсээр л байлаа. Ингэхдээ хувь хүний хөгжлийн төрөл бүрийн аргачлалуудыг туршиж, унтах хуваараа өөрчилж, хоногт яг хэдэн цагийн нойр хүнд хэрэгтэй талаар судалж үзв. Сонирхолтой нь олж авсан мэдээлэл маань миний төдийгүй өөр бусад олон хүний харах өнцөг буюу парадигмыг өөрчилөх үс байсан. Улмаар мэдээллээ дасгалжуулалт авдаг харилцагч нартай хуваалцаж, тэд ч үүнд таатай хандсан төдийгүй цааш нь найз нөхөд, гэр бүлийнхэн болон хамт олондоо түгээжээ. Гэнтхэн л танихгүй хүмүүс өөрсдийн гайхамшигын талаар Facebook дээр бичиж эхлэхэд би үнэхээр гайхсан шүү. 2009 он. Хамгийн одтой жил гэхэд маргах зүйл үгүй бах. Би заяаныхаа хантай гэр бүл болж, тэр маань жирэмсэлж, улмаар охин маань төрсөн. Дасгалжуулалтын бизнес маань цэцэглэж, хүлээлгийн жагсаалт үүсгэх шаардлагатай болсон шүү. Илтгэх ажил маань ч цэгцэрч, ахалхаас эхлээд ихтэйд сургууль болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагыханд яриа хийдэг болов. Өглөөний гайхамшиг маань ч гэрлийн хурдаар дарахж, амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн талаарх бусдын түүхийг би өдөр бүр имэйлээр хүлээж авдаг боллоо. Ингээд үүнийг илүү олон хүнд хүргэх үүрэг хариуцлага ухамсарлаж ном болгохоор сэтгэл шулуутсан. Гэхдээ бичих ур чадвар маань сайнгүй байсан учраас алгуурхан эхэлж, алдаа мадаг гаргахаас болгоомжилж байсан боловч нэгэнт хатуу шийдсэн юм шүү. Сайн найз болох Ромячо Фьючер маань байнга л хэрвээ шийдсэн л бол үргэлж ямар нэгэн арга олддог гэж хэлэх дуртай. 2012 он. Таны гарт буй энэхүү өглөөний гайхамшиг, өглөөний 8 цагаас өмнө таны амьдралыг баталгаатай өөрчлөх тэмч илэрхий бус нууц номыг бичгэд би 3 жилийг зарцуулсан бөгөөд эцэст нь хэвлүүлж чадсан билээ. Тун удалгүй Amazon-ы бестселлер жагсаалтын номер 1 дэрэмлэгдээ зогсохгүй хэвлэгдэн гарсан жилдээ Amazon-ы түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй бүтээлийн нэг болсон нь намайг гайхшруулсан юм. Гэхдээ тухайн сэтгэлдлүүдийн агуулга буюу хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчлөгдсөн болоод гэрийн эзэгтэйгээс эхлээд гүйцэтгэх захирал хүртэлх бүхий л хүмүүст нэгэн ижил үр дүнтэй байгаа нь миний хувьд хамгийн чухал зүйл байлаа. Чухамдаа өглөөний гайхамшиг хүмүүст амьдралаа хэсэгчлэн эсвэл цогцоор нь өөрчлөх боломжийг нээж өгч байсан юм шүү. Амьдралтайгаа халз тулах нь. Таны амьдрал яг энэ мөчөд ямар ч вэ? Эсвэл ямар ч хэцүү зовлон бэрхшээлтэй вэ? Үүнийг даван туулах боломжтой гэдгийг нотлохын тулд тантай өөрийн түүхээ хуваалцлаа. Хэрвээ үхээд сэгсэн, хизээж хоёр хөл дээрээ алхахгүй гэгдсэн, дампуурч сэтгэлийн хямралд хит авцснаасаа болж өглөөч орноосоо босох тэнхлгүй байсан би хүссэн амьдралаа цогцлоож чадаж байгаа бол танд мөрөөдлийн амьдралаа бий болгож чадахгүй гэх ямар ч шалтгаан шалтгаан байх ёсгүй. Таныг хоошин чангаах бүр нэг ч зүйл байхгүй гэдгийг санаарай. Хамгийн гол нь хэрвээ бусад хүмүүс зовлон бэрхшээлээ даван туулж чадаж байгаа бол бид ч гэсэн ямар ч зүйлийг даван гарах бүрэн боломжтой гэдгийг сайтар ойлгох нь чухал. Мөн үүнд бидний өнгөрсөн болоод одоогийн нөхцөл байдлын ялгаа ямар ч нөлөөгүй юм шүү. Харин та бүхий л амьдралдаа хариуцлагатай хандаж хямбгайгч буруутгахгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл та амьдралдаа хэрэг хариуцлага хүлээн төдий чинээ таны хүссэн амьдралаа бий болгох саад бэрхшээлээ даван туулах хүч чадал тань нэмэгдэх болно. Иймээс хариуцлага болоод буруутгал адилхан зүйл биш гэдгийг сайтар ойлгох нь чухал. Буруутгал хэн юунд буруутай болохыг тодорхойлдог бол
хариуцлага хэн юуг сайжруулах ёстойг тодорхойлдог. Жишээ нь согтуу жолоочоос болж осол гаргасан боловч амьдралаа сайжруулж, нөхцөл байдлаа өөрчлөх нь миний хариуцлага байсан. Энэ тохиолдолд хэн буруутай байх нь хамаагүй бөгөөд харин өнгөрснийг мартаж хүссэн амьдралаараа яг одооноос амьдарч эхлэх нь чухал. Энэ бол таны цаг үе, таны түүх. Таны одоогийн амьдрал нөхцөл байдал төр зуурын төдийгүй яг байх ёстой газар тань юм. Өөрөөр хэлбэл та өдий хүртэл сурах ёстой зүйлстэй суралцаж хүссэн амьдралаа бий болгох бие хүн болон төлөвшжээ. Тэгээд ч амьдрал гэдэг хүнд хэцүү бөгөөд хүнд хэцүү үе бидэнд өсөж дэвжих хамгийн том боломжийг олгодог гэдгийг санаарай. Иймээс та одоо амьдралынхаа түүхийг бичих үйл явцаа хэрэгжүүлж байгаа бөгөөд аливаа сайн түүх гэдэг үргэлж дайснаа дарж дархан цолоо мандуулдаг гол дүрийн баатартай байдаг билээ. Үнэн дээр саад бэрхшээл хэдий чинээ их байна, төдий чинээ сонирхолтой түүх бичигддэг. Тэгээд ч таны түүх хэрхэн өрнөх нь зөвхөн танаас шалтгааллах учраас дараагийн өрнөл нь юу байгаасаа гэж та хүсэж байна вэ? Тандил гэж хэлэхэд амьдралаа өөрчилж, амжилтанд хүрэх үйл явц тань яг энэ мөчөөс эхлэж байна. Мэдээч хэрэг танаас хүчин чармаалт шаардах боловч богино хугацаанд амьдралдаа юу ч хийх чадвартай бие хүн болж чадна гэдгийг би баттай хэлж чадна. Энэ ном таныг хүсэл мөрөөдлөө биелүүлдэг нэгэн болгоход чиглүүлж туслах болно. Танд хязгаар үгүй гэдгийг санаарай. Үзгээ аваарай. Та цааш уншихаасаа өмнө тэмдэглэл хийх үзгээ гартаа аваарай. Тэгээд номоо уншингаа гол чухал гэсэн санаа, хэсгүүдийг дараа нь дахин ягтлах үүднээс тэмдэглэж аваарай. Мөн номон дээрээ тэмдэглэл хийж, доогуур нь зурж, дугуйлж, хуудсын нугалах замаар чухал аргачлал санааг нь дараа нь олоход хялбар болгох нь чухал. Миний хувьд хэд цэвэрч нямбай учраас номон дээрээ тэмдэглэл хийж сурах нь хэцүү байсан. Гэвч энэ номын үн цэн нь цэвэр байхтаа бус, харин хэрэгжүүлэх нь гол байсан учраас өөрийгөө эвдэж чадсан юм. Харин одоо би уншсан бүх номоо улаан ирээн болтол нь сараачдаг бөгөөд ингэснээр тухайн номыг бүднээр нь дахин уншилгүйгээр гол санааг нь олох боломжтой болсон. За тэгвэл одоо үзгээ гартаа аваад эхэлцгээе. Таны амьдралын нэгэн шинэ хуудас нээгдэх гэж байна шүү.